Улаанбаатар хот 2025 оныг бүтээн байгуулалтын жилээр нэрлэж агаарын бохирдол төвжирлийг бууруулгаж хэлсэн мега төслүүдэд гараанаас хөдлөглөө. Нийслэлд авто зам, явган зам, цахилгаан, дулаан хангамж, орон сууцчлуулах ажлууд өрнөж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд бүхий л талаар чармайн ажиллаж байна. Энэ хүрээнд иргэд та бүхэнд нийслэлийн 2025 оны онцлог ажлуудаас тоймлон хүргэж байна. «2025 онд нийслэлийн хэмжээнд авто замын бүтээн байгуулалтын нийт 107 төсөл хэрэгжүүлж 119 км авто замын бүтээн байгуулалт засвар шинжиллийн ажлыг хийлээ. Бид өнгөрсөн 2 жилийн хугацаанд замын компаниудыг хөлдөр босгочлоо. Намайг ажил авахаас өмнө замын компаниудыг байгаагүй юм билээ шүү дээ. Ер нь хэдүүлээ дөрвөн ширхэг нөгөө дэвсгчийн үлээ буклаацтай 3-4 бетон асфальтыг үүсэлтэй л байсан. Одоо 10 болцсон байл шүү дээ. Инх таймны өргөнчлөө байна. 25 дугаар эмийн сан Сапрогийн уулзуураас эхлээд офицерын тойрог хүртэл бол засвар шинжилгээ ажил хийгдсэн байгаа. Чингисийн өргөнчлөө байна. Чингэлтэй өргөнчлөө байна. За зайсангийн гудамж байна. За нийслэл хүрээ байна. Гэх мэтчлээ ингээд маш одоо 6 игнэтэй буюу гол гудам замуудыг бол энэ жилд 9 сарын 1-ээс өмнө амжилттай засварлаж дууссан. Түүнчлэн 2025 онд 26 мянган метр квадрат авто зогсоол 583 метр гүүрэн байгууламжийн ажлыг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Мөн энэ онд инх таймны өргөнчлөөний авто замын хэсэгчилсэн засвар шинжилэлтийн ажлыг полимер битум материал ашиглан хийж гүйцэтгэв. Ингэснээр 1-р игнэнд дугуйн мөрний ховл үүсэхгүй. Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, төвжирлийг бууруулах стратегийн ач холбогдолтой туулын хурдны зам төслийн бүтээн байгуулалтын нийт бэлтгэл ажлыг 61.6% базааж байна. Инх таймны өргөнчлөөний ачааллыг хуваалцах зорилгоор шинэ тойрог зам төслийг 1-2 дугаар тойрог замтай байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна. 2025 онд хийсэн томоохон замын бүтээн байгуулалтаас онцлбол 6 игнэ 3.9 км урт толгойтыг ард аюушийн өргөн чөлөөтэй холбосон авто зам юм. Тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 10 дугаар сарын 31-нд нээсэн. Гэхдээ ажил маань бүрэн дуусаагүй. Шугамшилжны ажил болон одоо төгчтэй ажил далангийн ажлууд бол үлдсэн байгаа. Эх оны 6 дугаар сарын 15 гэхэд бол бүрэн дуусгахаар төлөвлөж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар хоёр талаараа бол хөдөлгөөн бол бүрэн нээлттэй байгаа. Тэгэхээр энэ дээр бол иргэд маань бол өвлийн үйлрэлтэй бол зорчих бүрэн боломжтой байна. Энэ онд Улаанбаатар хотын 13 байршилд 97 мянган метр квадрат явган хүний замыг барзгар гадаргуутай байгалийн чулуун хавтангаар шинжилж буй онцлогтой. Гол өргөнчлөөнд байгаа холбоо мэдээллийн сувгчдыг шинээр хийх, зарим захилгаан кабелуудыг бас шилжүүлэх, сувгчлалд оруулах энэ ажлууд бас өгсөөр хамт хийгдсэн. Тэгээ 2025 оныхон дулааны үйлдэл бид нар 60% гүйцэтгэлтэй буюу 97 мянган метр квадратыг бол хийсэн. За 204-аас 32 мянган метр квадратыг бол хийх хэрэггүй гэж бол дүгнсэн. Яг тэгвэл байгууллагын гаднах тогтчид талбай сайн байгаа учраас төсвийн мөнгөний хөнөөх зорилготойгоор зүгээр байгаа талбайг бол хуулахгүй. Харин явган хүний замын хуучин хавтанг гэр хорооллын гудамж талбайг тохижуулахад ашиглаж байна. Жишээлбэл Сонгон хайрхан дүүргийн 8, 15, 18, 20, 25, 27, 43 дугаар хорооны нарийн гудамжны 1500 м квадрат талбайг хуучин хавтангаар тохижууллаа. Явган хүний замаас гадна эх хонд 78.5 км урт дугуйн зам барихаар наривчилсан зураг төслийг боловсруулж байна. Дугуйн зам. Энийг яг бүхэлд нь холбоостой болохыг хөрөнгө оруулалт хариуцж байгаа гандлага энэ төгсгөлөөр энэ дүүргүүтэйг ингээ уялдаад 1-р хороолоос гараад ийшээгээ яваад дугуйгаар унсаар байгаа хотын төв ордгол байх хэрэгтэй байхгүй. Явган замаар яваад ингээд очтгол байх хэрэгтэй. Энэ онд зайсангийн зүүн гүүрийг өргөтгөж шинжлэх ажлыг үндэсний бүтээн байгуулагчид Монгол инженерүүд 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Одоо зайсангийн хуучин гүрэн нь 1968 онд ашиглалтанд орсон. Энээс ашиглалтанд орсоос хойш их төсвийн ажил бол огт хийгдэж байгаагүй. 2012 онд хийгдсэн одоо техник ажлын төвшин тогтоох одоо үзлэг шалгалтын хүрээнд бол одоо ди үнэлгээ буюу одоо яаралтай
одоо шинжлэх шаардлагатай гэсэн дүгнэлт авсан байдаг. Иймээс 2022 оноос эхлэн зайсангийн гүүрийг хос гүүрээр шинжилэн өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар баруун гүүрийг 2023 оны 9-р сард, зүүн гүүрийг 2025 оны 6 дугаар сарын 30-нд ашиглалтанд орууллаа. Улаанбаатар хот 2025 онд түүхэндээ байгаагүй өргөн хэмжээний газар чөлөөлөлт хийлээ. Тодорхойлбол энэ онд авто зам, инженерийн шугам сүлжээ, орон сууцчуулах, дулааны станц, цэцэрлэг, сургууль, автомашины зогсоол, үерийн хамгаалалтын далан барихад нийт 3933 нэгж талбарт газар чөлөөллөө. Тэгвэл нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтаар 341 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ирэх жил одоо Чингэлтэй дүүргийн 5 буудал 6 буудал орчмын газар чөлөөлт хийн. Сүхбаатар дүүрэг дээр Дэнжим Дамдоржи орчмын газар чөлөөлтүүд хийгдэнэ. Сонгон хайрхан дүүрэг дээр ханы материал дүүрэг орчмын газар чөлөөлтийн ажлууд хийгдэнэ. Баян зүрх дүүрэг дээр одоо цайз орчмын газар чөлөөлтийн ажлууд хийгдэнэ. $2025 онд нийслэлд 3-4-р хороололтой дүүцэх хэмжээний том бүтээн байгуулалт эхэлсэн Сэлб хот төсөл. Сэлб хотын газар чөлөөлөлтийг жил гаруй хугацаанд хийж 1876 айлын газрыг чөлөөлсөн. Ийхүү 5, 6, 7 буудал орчимд нийт 158 га газарт анхны жишг Сэлб 20 минутын хот төслийн 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна. За бидний энэ Сэлб дэд төвийн хамгийн чухал концепт нь юу вэ гэвэл энэ дэд төвүүдийн дэд үтсийг түшиглэж 20 минутын хотуудыг байгуулнаа. Байгуулсан энэ бүтээн байгуулалт дээр зэрэгэлдээ байгаа Чингэлтэй хайлаас 5 буудал. За цаашлаад Дархийн замын баруун талын хэсэг, Дамдоржигийн орчмын айлуудыг энэ баригдсан орон сууцуд руу газрыг энэ байраар солих ийм арилжааны нөхцөлтэй хууль батлагдсан. За төслийн ажлын үйл явц бол хэвийн үргэлжилж байна. Мэдээж хүйтний үйлрэл эхэлсэнтэй холбоотойгоор технологийн гор мөрчлөгдсөн өвлийн нөхцөлд ажиллаж байна. За хяналтыг сайжруулах үүргийг бол бүх гүйцэтгэгч болон хяналтын багууд өглөө. За бутан зурмаг үйлдвэрлэгч, бүлтгэний нийлүүлэгч, тээвэрлэлтийн явц, за цутгах явц, за цутгасны дараах арчилгааны бүхий л шатнд хяналтыг маш өндөрөөр тавихаар компаниудтайгаа санал солилцлоо. Нийт 113 блок орон сууц барихаас 2025 онд 82 блокийн суурин ажлыг эхлүүллээ. Сэлб хот төслийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулна. Түүнчлэн Баян хошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд Баян хошуу, Шархад, Дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк, уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр ногоон орон сууц барьж байна. Тодорхойлбол Баян хошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барихаар үе шаттай ажлыг эхлүүллээ. Ийхүү энэ онд Баян хошуу, Шархад орчинд тус бүр 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтанд орууллаа. Гэр ороолыг орон сууцжуулах зорилтын маань хамгийн одоо эцсийн хөрх үр дүн бол агаар хөрш усны бохирдлыг одоо шийдэхээс гадна төгжрлийг бууруулах, за 20 минутын хот гэдэг концептыг хэрэгжүүлэх ийм зорилготой төсөл амжилттай ингээд үргэлжилж байна. Өнөөдөр бид нар улсын комисс ажилтсан 110 айлынхаа орон сууцны нээлтийг энэ Баян хошуу дэд төв дээр хийж байна. За бид нар ойрын хугацаанд Шар хадныхаа 110 айлыг улсын комисс ажлуулж дуусгаад оршин суугчдаа хүлээж авахар ингээд бэлтгэл ажил хангагдаад байна. Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор орон сууцжуулах, гэр байшин дулаалах, хийн түлшинд шилжүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хатуу түлшний хувьд хамгийн цэвэр түлш, хагас коксон шахмал түлшийг 2025 оны галалгааны улиралд нийслэлчүүд хэрэглэж байна. Энэ жил нэг сайн мэдээ гэвэл агаарын бохирдол нийт дүнгээрээ 23%-аар буурсан гэдгийг бас та бүхэнд хэлье. Ирэх жил Монголд үйлдвэрлэсэн хагас коксыг бид нар худалдаа авахар тендерээ зарлахаар бэлтгэл ажил хангагдж байгаа. Энэ нь юу хэлж байгааг бол Монгол улс анх удаа нүүрс пиролизийн үйлдвэртэй болох
ийм одоо өржилт нөхцөл бүрдэж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. Баярлалаа. 2025 оны өвлийн улирлын агаарын чанарын үзүүлэлтүүдийг 2024 онтой харьцуулахад хөхрлөг хий 43%, PM2.5 буюу нарийн тоосонцор 8%, PM10 тоосонцор 19%-аар багассан байна. Энэ жил хагас коксын төлшийг Монгол улсын болон олон улсын стандартад бүрэн нийцсэнийг гэрчлэх тохирлын гэрчилгээг холбогдох байгууллагаас олгосон. Энэхүү гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүн олон улсын болоод дотоодын стандарт, техникийн шаардлагад нийцэж байгааг баталгаажуулдаг. Энэ онд нийслэлээс боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийхэд анхаарч нийт 139 төсөл арга хэмжээг эхлүүлсэн. Төлөвлөгөөний дагуу нийслэлийн хэмжээнд 2025 онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцлбор, 2 спорт зал, нийт 35 барилга байгууламжийг ашиглалтанд хүлээлгэн өглөө. За дараа жил бид нэр 139 сургууль цэцэрлэгээс 82 сургууль цэцэрлэгийн ашиглалтанд оруулж за Улаанбаатар хотынхоо хүүхдүүдийнхаа сурагчныхаа сурж боловсрох өгсөн нөхцөлийн дээшлүүлэх мөн анги дүргэлтийг бол ингээд багасгах чиглэлээр бол ингээд ажиллаж байгаа бас энэ боломжийг ашиглаа хийхийг бодлоо. Энэ онд бөөрөлжүүдийн 2 дугаар блок болох 150 мегаватт станцыг богино хугацаанд барьж 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ. Ингэснээр бөөрөлжүүдийн цахилгаан станц Монгол улсын эрчим хүчний системд 300 мегаватт цахилгаан эрчим хүч нийлүүлж байна. 300 мегаватт нь 963 мянган айл өрхийн цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх хүчин чадал юм. Энэ онд урагшилсан нэг томоохон төсөл нь 63 мегаватт хүчин чадалтай Дамб Даржаа дулааны станц. Тус станцыг нийслэлийн засаг даргын тамгын газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж нийт ажлын гүйцэтгэл 40% байна. Дамб Даржаа станцыг 2026 оны 8 дугаар сард ашиглалтанд оруулна. Нийтдээ 63 мегаваттын дулаан үйлдвэрлэнэ. За үйлдвэрлэсэн дулааныхаа нэг 40 орчим хувийг одоо бидний энэ 100 гар тал буюу Дамб Даржаагийн одоо дахин төлөвлөлтийн хүрээнд дулааныг хангана. За үлдсэн 60 орчим хувиа одоо бидний урдталтай байгаа Сэлб хотын дулаан хангамжид дулаанаа нийлүүлнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй бүтээн байгуулалтын ажил байгаа. 2026 онд Монгол улсад анх удаа төр хувийн хөвшлийн түншлэлээр хэрэгжих дулааны 5 дугаар цахилгаан станц хог шатааж 34 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлнэ. Түүнчлэн Дэмжиминг ногоон нуур орчимд 93 мегаваттын дулааны станц, Хаан хий содхны баруун талд 110 мегаватт хийн дулааны станц, Эмээлтийн 24 мегаватт дулааны цахилгаан станцын барилгын ажлыг 2026 онд эхлүүлэх юм. За 5 дугаар станцын гүйцэтгэгчийг гэрээ хилцэл дууссан. За 20% дээр бид нар Equity Finance буюу 20% бид нар хариуцж байгаа. 80% дээр одоо нөгөө төр хувийн хвшлийн түншлэлийг эзэмшигч компани хариуцж байгаа. 5 дугаар станц бол 30 сарын дотор ашиглалтанд орох юм гэрээтэй явж байгаа. Ер нь бол Улаанбаатар хотод та хүн мэдж байгаа жил тийм олон станц эхлүүлжсэн юм баг түүх байхгүй. Энэ онд нийслэлийн хэмжээнд 11 байршилт, 16.3 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарлаа. 2026 онд 12 байршилт, 10 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарна. Түүнчлэн 2023 онд үер болсон Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд үерийн далан барих ажлыг эх онд эхлүүлнэ. Одоо иргэдийн сайн мэдхээр одоо жишээл хамгийн их ус тогтдог буюу Намны гүрний уртл буюу Энгельсийн гудамж, мөн Алтай хотны 14 дугаар байрны арын зам, за мөн Инх тайвны гүрний доотл хэсэг, за мөн юу хэсэг ажилчны гудамж, мөн Бөмбөрийн уртл хэсэг гэх мэт одоо хамгийн их ус тогтдог одоо 10 барьшлыг 11 барьшлыг эренбэлж аваад бид энэ жил борооны ус зайлуулах шугамыг шинээр угсарсан. За мөн энэ жил хаан улдургийн 8 10 дугаар хороог дамсан жаргалантай үерийн хамгаалтын сувг буюу 2022 оноос хойш одоо он дамжин хэрэгжижсэн 1.8 км үерийн даланг бүрэн барьж дууссан ашиглалтанд оруулсан байна.
нийслэлийн өмчийн барилга байгууламжийг олон жил үнэгүй ашиглаж байсныг илрүүлж нийслэл өмчөө буцаан авч байна. Энэ хүрээнд нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 онд нийслэлийн төсөвт $1.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ. Иймээс 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл 114.5%-тай биеллээ. Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдээр 16 төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Үүний нэг нь дүүжин замын тээвэр төсөл. Төслийг Францын Poma Group хариуцсан гүйцэтгэж, дотоодын Monnis Engineering компани, цагаан уран хийц компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар төслийн нийт ажил 54%-тай үргэлжилж байна. Дүүжин тээврийн 19 тулгуур баг нь суйрлуулахаас 18 тулгуур багныг суйрлуулж 2 буудлын барилгын ажлыг гүйцэтгэлээ. Мөн 98 ширхэг кабины гаражийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсолтгүй үргэлжлэнэ. За энэ бидний ард харагдж байгаа өнөөдрийн цамхагч гэж ярьж байгаа таавар Монгол улсад босч байгаа хамгийн өндөр одоо ийм цамхаггуудыг өнөөдөр өргөх ийм одоо арга хэмжээ болж байна. Нийтдээ 46 м өндөр ийм одоо цамхаг босно. Энэ төслийн хамгийн өндөр цамхаг нь нийтдээ 19 цамхагаас бүрдэн 4.2 км, цагт 3500 зорчигч тасралтгүй тээвэрлэх ийм одоо өөрийн хүчин чадалтай ийм төсөл гэж хэлж болно. 6 сар гэхэд энэ бүх цамхаггууд дээр дүүжин тээврийн гол одоо явх анги болох тороосоо одоо өлгөх ийм ажлууд хийгдэнэ. За 8 сар гэхэд бүх нөгөө кабинуудын угсралтын ажлууд хийгдэнэ. За ингээд 2026 оны ер нь 11 сар орчим буюу яг одоогоос жилийн дараа гэхэд нийтийн тээврийн нэг төрөл хэлбэр болж зорчигчтой зөөнөө гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Энэ онд Улаанбаатар хотын цэвэр цэнцгэр ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот нийтийн аж ахуйн салбарт парк шинжилгээг үргэлжлүүллээ. 2025 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 167 машин техник худалдан авч холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өглөө. Намайг ажил авахд хот давсаа хүрд цацдаг байсан шүү. Одоо ямар ч тийм давс цацхтаа хүрддэг дүүрэг гэж нэгч байхгүй болсоо. Тоног төхөөрөмж бараг давсны машин илүүдэлтэй болчихсон. Та ядэд очсон баг. Одоо хамгийн сүүлийн тоног төхөөрөмжүүд ирж байгаа. Явган үнэ хайс хашлаг угаадаг, нуух авдаг, хажуудлын хайс хашлаг угаадаг, цэвэрлдэг. Дээр нь энэ нөгөө үерийн усны лаг хагшааслыг шууд шугамд дотроос нь сордог ийм машинууд ирж байна. Одоо та хэд надтай ерөөсөө машингүй, тоног төхөөрөмжгүй, мөнгөгүй, ажилтангүй гэдэг ярих юм ямар ч үг байхгүй шүү. Тийм учраас одоо дүүргүүд өөрсдөө яг одоо тэр хот нийтийн аж ахуйн ажил руугаа олон зовгож авах зороо гэдэг юм. 2024 оны 1-р сард хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжин гарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэнд өртсөн. Оршин суугчдын төлөөлөл энэ нийслэл Улаанбаатар хотоос иргэдийн энэ хохирлыг одоо хурдан даруй барагдуулах талаар хийж байгаа ажлыг бол одоо цаг тутам бараг өдөр болгон хяналт тавьж байгаа тийм ээ. За бид нар нийслэлийн иргэдийн хурал сая 2026 оны төсөв батлахдаа энэ 207 дугаар байрны шинээр барих төсвийг баталсан байгаа. За бид эх 7 хоногт багтаад тендерээ зарлчихна. Гүйцэтгэгчээ шалгаруулад 3 сарын сүүл гэхэд бид нар эхлэхээр байгаа. Барилгыг дахин засварлах боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрч барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр олон нийтийн өмчит аж ахуйн тооцоо төлөвлөрийн газар буулгалтын ажлыг 2025 оны 12 дугаар сард гүйцэтгэж дууслаа. Энэ бол татвар төлөгчдийн мөнгөөр иргэдийн хохирлыг барагдуулаад бид эргээд энэ газын дэлбэрэлтийн буруутай аж ахуй нэгж байгууллагаас нийслэл Улаанбаатар хот энэ нураалт болон буцааж барьсан бүх зардлыг
иргэний нэхэмжлэлээ гаргахаар ингээд бид нар бэлдээд явж байгаа. Тэрхэн шийдвэрлэх ажиллагаа явж байгаа гэдэг үг. 2025 онд нийслэлээ сэргэжүүлж буй онцлог 16 ажил болон бусад ажлын дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар цэгийн сайт болон Улаанбаатар мэдээ Facebook хуудасаас бүлээн авч сонирхно.